1916 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олон өргөгдсөн Богд хаант Монгол улсын засгийн газар нийслэл хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрмийг баталж орчин үеийн цагдаагийн байгууллагыг үндсийг тавьжээ. Богд хаант Монгол улсын цэргийн яамны харьяа байгууллагын нийслэлийн цагдаагийн газарт улсын засаг захиргааны нэгж бүрийг хариуцсан цагдаагийн албан хаагчдыг томилон эрх үүрэг хүлээлгэн ажиллуулж байсан тул энэ үеэс үндэсний цагдаагийн газрын тогтолцоо бүрэлдсэн гэж үздэг. 1921 онд ардын хувьсгал ялж ардын засгийн газрын шийдвэрээр сэргийлэх цэргийн салаа нэртэйгээр анх тулгын чулууга тулсан Монголын орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож буй Монгол төрийн ууган байгууллагын нэг юм. Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10 цагаас их эзэн Чингис хаан Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо. Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон аймаг орон нутаг газар цагдаагийн элцийн дарганаар их эзэн Чингисийнхаа талбайд ингээд хүндэтгэл үзүүлж байна. Нийт цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ажиллаж байсан ахмадууд болон одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх алба хаагчтай ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За цагдаагийн байгууллагад одоо ажиллаж байгаа нийт 20 гаруй хувь нэмэгтэй алба хаагчид тэр алба хаагчдаа өнөөдөр цагдаагийн байгууллагын энэ хүнд хүчээр албанд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ингээд ажиллаж байгаад нь үнэхээр их та бүхнээрээ бахаргаж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Нийт одоо энэ сайхан албанд ингээд хоёргүй сэтгэлээр хүндэтгэлтэй ажиллаж байгаа бүх алба хаагчдаа бас дахин баярын мэнд дэвшүүлье. Монгол улс цагдаагийн байгууллага хөгжиж үүсэж ажилласны 95 жилийн ойг бид Монголынхаа ард түмний хамт баяртайгаар дэмжиж байна. Энэ бол том ой. Энэ бол том түүхт. Энэ түүхэд бол ганцхан цагдаагийн байгууллагын ажиллаж байсан бол одоо тэтгэврт байгаа улс тамаатай биш. Монголын бүх ард түмэнд тамаатай гэж би ингэж ойлгож байна. Ийм учраас би энэ цагдаагийн байгууллагын энэ том түүхэд ойн баярыг тохиолдуулж Монголынхаа бүх ард түмэнд цагдаагийн байгууллага бүх ажилтнанд баярын мэнд хүргэж байна. Ингээд бид 95 жилийн ойгоо тэмдэглэсэн 100 жилийн ой гэж 5 жилийн дараа болно. Энэ ойг бас өнөөдрийнхээс илүү ажилтай, амжилттай ажиллаж сайн эрүүлэн сарвал сайхан ухаанаар цөмөрөө дахин одоо 100 жилийнхаа баярын тэмдэглэе гэсэн ийм өрөөлийг дэвшүүлж байна. Монголынхаа ард түмэнд баярын мэнд хүргэж ард түмэнд эрүүлэн сайхан бүхнийг хүсэж ажилтны амжилт амьдралд нь сайхныг хүсэж өрөөж байна. Цагдаагийн байгууллагад би 1981 онд орсон хүн дээ. 81 онд хошуу генерал цол аваад цагдаагийн байгууллагад орж исэн хоо. Тэр үеийн өнөөдрийн энэ хоёр юг зэрэгсүүлэх юм бол цагдаагийн байгууллагын үйлчилгээ шал өөрчлөгдсөн шүү. Ер нь их өөрчлөгдсөн. Үүний үр дүн бол сая АСЕМ-ийн энэ том одоо уулзалт зөвлөгөөнийг энэ чинь одоо 51 орны том төлөөлөгчд орлоо. 20 орны ерөнхийлөгч оролцсон, 10 орны ерөнхийлөгч, 20 орны ерөнхий сайд бус хүмүүсүүд одоо оролцсон ийм том зөвлөгөө боллоо шүү дээ. Энэ зөвлөгөөнийг манай цагдаагийн байгууллагын хамт олон өндөр хэмжээнд авч үзэж хариуцлагатай, сахилгатай байж одоо өнгөрөөлөө. Үүнийг засгийн газар их хурл үүнийг одоо тэмдэглэж одоо бид цагдаагийн байгууллагын туган дээр Сүхбаатарын одон авах гэж баяртай байна.